Төмөрбаатар багш модон сэлбэрийн урлагийг хөгжүүлэх залуу хойч үедээ сургууль өвлүүлэх чиглэлээр тасралтгүй 50 гаруй жил хөдөлмөрлөж байна. Тэрбээр Улаанбаатар дээд сургуулийн зураг хөдөлмөрийн ангийг 1974 онд төгсөж 10 их сумын 2 дугаар сургуульд 40 жил багшилсан юм. Үүнээс 20 гаруй жилд модон сэлбэрийг дагнан урлаж байна. Уран бүтээлээрээ улс аймгийн уралдаанд олон удаа тэргүүлж бүтээлч багшаар шалгарч байсан гэлээ. Өөрийнхөө одоо хичээл зүтгэл бас нэг баг зэргийн авьяас тэгээд бас сургалтаа сурсан энэ зүйлээрээ ингээд өөхгүй модон сэлбэр бүх төрлийн сэлбэрийг хийж шавнартаа сургаж ингэж л явж байгаа хүн одоо үед нэг 20 гаруй жил сэлбэр дагна хийж байна. Тэрбээр модон сэлбэр урлагийг хийхэд өөрийн авьяас өвлүүлэн сургах удмын урагсан 3 зүйл нөлөөлдөг гэлээ. Мөн эрдний хар оримхоотой уянга хар орин хужирт сумандха артил модны үйлдвэрээс уламжлагдан Өвөрхангай аймгаас урлаач сэлбэрчд олноор төрдөг болохыг онцолж байлаа. Уран хүнд байх шинжнэр чинь багжаа хийдэг, өөгүй байдаг, ажигламтгай шинжнэртэй байх, тийм ээ. Эсгээ 6 гаргадаг байх гэх олон юм байна. Энэ юмнуудаар ингээд хүүхдүүд нэг жаахан хойрхшээд байгаа ч юм уу юм харагдаад байдаг байхгүй тийм ээ. Одоо бол гараараа хийдэг төвчээртэй байх. Сууд сурах, юмыг ажилд сурах, хийж сурах, багжаа ирэлж яаж сурах гэх мэтлэнгээр ингэж байж орчуулвал төрнө. Энийг заантай хаал юу хайрцаг их олон жилийн өмнө хийсэн юм аа. Манай аваа сууж илээ л дээ. Тэгээ авааг нөгөө эмэг бүгжийг ингээ хийчдэг. Энэ дээдлих нь доотлолт нь бичвэрмтэй хийчдэг. Ийм одоо дурсгалын хайрцаг юм да тийм ээ. Сурагч цонёос зарласан ирээдүйн тэр бомтон шилдэг санаа бүтээлийн уралдаанд охины хамт оролцсон тэргүүн байр эзлэж шагналд нь машин авч байсан хэмээн тэрээр ярьж байлаа. 5,000 төгрөгийг яаж 100,000 төгрөг болох вэ гэх болжлын дагуу малын толгойн сэртэнгийн ясаар бух улам бусад амьтны толгойг сийлэн гадаадын зах зээлд нийлүүлэх санаачлагыг дэвшүүлж байжээ.